энэ өглөө өдөр орой шөнийн мэд. За тэгэхээр би одоо 3 цаг өнгөрч байна. Би 2 өнгөрөөд сэрсэн. Тэгээд өчтөр яагаад энэ оройс сэрсэн бэ гэх юм бол өчтөр би хичээлээ өөрийн 5 6 хүртэл хийж байгаа тийм унтаад. Тэг өнөөдөр амар их хийх ажилтай байсан ч гэсэндээ 2 хүртэл унтсан байна. Тэг өнөөдөр би юу хийх вэ гэхээр номын сан орж номоо зарим ном уншсан номнуудаа өгөөд тэгээд уншаагүй номнуудаа сонгуулах хэрэгтэй байгаа. За энэ номнуудыг би бүгднийг яг эднэрийг номын сангаас авсан. Тэгээд сарын дотор уншаад тэгээд сарын дотор уншиж амжихгүй ал нөгөө юу яадаг вэ? Сунгуулдаг байхгүй юу? Тэгээд би энэ 3-ыг уншицсан, энэ 3-ыг буцааж өгөөд энэ 3-ыг сунгуулах хэрэгтэй байгаа. Би бол ер нь энэ номын сангаар амар дуртай. Ягаад гэх юм бол би өөрөө яг гадаадын яг Орос биш яг гадаадын 17 18 дугаар зууны номнууд амар сонирхдаг байхгүй юу. Тэгээд библиотека номын сан болохоор яг хуучин номнууд гэдэг нь амар таалагддаг. Тэгээд шинэ номнууд би бас хаяа ингээд хуучин номтойгоо салбаж унших дуртай. Миний дахиад өнөөдөр очих хэрэгтэй газар болохоор миний амар очих дуртай номын дэлгүүр байгаа. Өнөөдөр 30 бүх номдоо 30% хямдрал зарласан мэлээ. Тийм болохоор өнөөдөртөө яг очиж амжмаар байна. За өөр юм бол оройдоо би бас нэг юм ботсон байгаа. Танаас хөвгөлтөө санагдаж магадгүй. Тэгээд тэр үедээ ярив. За одоо надтай хамтаагаарай. Өстө баларсан. Баахан номтойгоо гараад ирсэн чинь манай номын сан ажиллахгүй штэ. 1 сарын дундуур хүртэл юу яана нэ? Онлайнаар гинэ. Тэгээд энэ номоо яаж сонгох юм бол өгч болохгүй. За амарчглээсэн. Юу яхас? Номын дэлгүүр л үгүй л хас одоо. Баахан номоо очирэл. Явъя да. Монголд би нэрээ ийм бүүттэй таксофон харж байгаагүй шүү дээ. Энэ ажилтгал хата энэгээр заас идэх хаа ишээ. Өөр юм бэ? За юм шиглэсэн тийш халахад байвал номын дэлгүүр байгаа. Энэ жил харин аваа цастай байна. Түрүүчийн 3 жил бол ерөөсөө 12 сарын сүүл гэж шинэ жилээр гэж хаад л ерөөсөө юу байсан шүү дээ. Бороо гараад идэгсэн шүү дээ. Одоо жоохон ч ихсэн цастай байна. Шүүний юм. За энэ шүү дээ. Манай нөгөө нэг мос фильм тэгээд энэний яг энэхт нь миний номын дэлгүүр байгаа. Ийш харна да. Ийш ингээд өөрсдийнхөө номтой бол номоо ийш хийдүүлдэг. Тийш харъя. За эндээс ч л одоо ингээд миний сонирхдаг номнууд байгаа шүү дээ. Энд уншсан номнууд ихтэй бас байна. Дандаа хууч. Одоо Солонгос дэлгүүр очихоо явж байна. Яг ч байгаа вэ гэхээр энэ болохоор косметикос гадна идэж ухаан зардаг байгаа. Тэгээд жоохон кимчи авч идэх юм уу гэж бодож байна. Энэ хатар нь вокзалуудтай амар ойрхон байдаг. Москвад 3 вокзал ингээд хамт байдаг. Ярославский, Ленинградский, Казанский гэдэг. Тэгээд одоо тэр вокзалаас за энэ Ярославский вокзал нь эндээс яг монголчууд Монголын богоо энд зогсдог байгаа. За тэр цаана болохоор Ленинградский байгаа. Тэгээд сая би Казанскийгаас гарчихсан. За миний яриад байсан универмаг нь энэ байна. Яг одоо энэ Ярославскигийн эсрэг талд нь энэ байдаг. За тэгээд татгаш нь оръё. Бид нарын ирсэн газрын энэ
Энэ шиг их яг нэ. Энэ даа. Окей, sorry. За бид хоёр одоохондоо иймэрхүү дандаа хоолны амтлагч, кимчи, туфу эднэр авч амжсан байна. Тэгээ ер нь бол энд бол амар өргөн сонголттой байна. Дандаа гой гой амтлагчнууд байдаг юм байна. Амтлагчнаас гадна гэх юм бол энд гоймонгод солонгос гоймонгод амар их байд юм байна. Халуун ногоотойгоос ахуулаад халуун ногоогүй. Тэгээд энэ хавтан дандаа уух юмнууд нь байна. Тоснууд нь бас зүгээр юм уу? Үнийг хувьд ч гэсэндээ ер нь бол гайгүй юм. За тэгэл пирснүүд гэхэд чинь ийм олон төрлөөрөө бас байдаг юм байна. За энэ тал руугаа гэх юм бол гэр ахуйн, бок, саван, хэрэглэл тэгээд маскнууд нь эндхийн маскнууд нь хамгийн гоё. Надад маскнууд нь маш таалагддаг юм аа. Би өмнө нь энэ маскыг авч хэрэглэж үзчихсэн. Энэ амар гоё юм лээ. Тэгээд ийм олон төрөл юм. Эдний маскнууд нь амар гоё юм хүртлөө. Оросд байдаг солонгос масктай газараас айгүй хямдхан байдаг нь амар таалагддаг. За тэгээд Монголд бол элбэг олддог ч гэсэндээ Оросд олддог Красис центр гэдэг юм бас зөндөө байна. Наа жоохон байхад ийм наадагийн давхраанууд амар олон мэдвэсээ одоо харагдахгүйсэн чи энд бэж ямар сонирхолтой юм бэ. Энэ бас ямар хөөрх юм бэ? Энэ жижиг том самнууд нь ингээ хийчдэг. Дээрээс нь цэвэр модон болохоор амар амар юм байна. За солонгос заримгууд биш үү дээ. Энд чинь л одоо Аз жаргал үсттэй. Солонгос драма үзэл тэгэл заримгууд нь мэдээд байна. Энд нь уух юмнууд нь байна. Энд тэгээд эндээс нэр кимчиг авсан. Кимчи туфуг авсан. Гоё юм байна. Ямар ч л битгэхгүй дэсгүй өөр газар ороод ирсэн. Гоё харагдаад. Энэ юм бүх надад. Дотор нь юм байгаа мó? Ирэх зам уу? Байна. Хөөе хааллаач хэлээч. Хөрх юм уу? 9 жилийн өөр амьсгал. Тэмээ оюутнууд тэгээд ганц ийм 300 идэр аваад тэгээд шатаж дуусна үсттэй. Хоолоо яа гэж идлээ. Хөрх юм уу? За гарыг. Хөөе тэр миний амар дуртай юм байна шүү. Ямар гоё юм бэ? Тэгтээ дэлгүүрт ороод ирэхлээр яат ч юм дуу цаашаа ороод амар хичээд тах юм аа. За энэ ястаа миний сонирхдаг юмнууд байна да. Дандаа гар урлалын. Би чинь нөгөө нэг гар урлалын юм амар дуртай. Ойж моих амар дуртай. Гэтэ энэ арай биш байна. Энэ ахгүй яг ойдаг юмнууд. Яг минийсэн. За дэлгүүрээс гарцсан явчих. Тэгээд одоо гэртээ очиод тэгээд юу хасныг харуулъя. За мейкап бичгээр дөнгөж цай орж ирлээ. Тэгээд авсан юмнуудаа харуулъя. За энэ хоолндоо хийх гээд яг улаан солонгос перц авсан. Заавал солонгос улаан перц нь хятад перц ч юм уу те эсвэл орос перцнээс хамаагүй ялгаатай амттай байдаг юм билий. За тэгээд энэ маск минь нөгөө яриад амар гоё маск гээд энэ уг нь ширхэн 110 иддэг байхгүй. Тэгсэн чинь хямдраад ширхэн 40 болцсон байна. Тэгээ бит хоёр нэлээд идийг авсан. За энэ нэг яа зүгээр ах уу бас амттай юм аавна гэж нэг юм эмгтэй амар гоё би бас идэж үзчихсэн. Тэгээд энэ хоолны амтлагчийг авсан. Улааныг авах гэсэн чинь улаан дууссан байсан. Улаан нугасаа гоё л доо.
Гэтэ ногооны нас авцсан. Гэтэ бас жоохон уюутай. Перцтэй, жоохон перцтэй. Тэгээд мэдээж кимчигээ авсан. Энэ чинь 900 г кимчи авсан. Зя. Энэ юу вэ? Дүүфу авсан штэ. Энэ дүүфутэй хоол хийж идэх гээд дүүфу идэг амар удаж байна. За тэгээд нэг тийм ийм муухан авсан алоойтай. За өнөөдөр авсан юмараа тэгвэл гоё хоол хийж идье. За бит хоёр нь одоо хоолоо идэж байна. Тэгээд бичлэгээ үзээд унтлаа. За би нэг юм бодсон байгаа. Найзаагаа пранк хий гэж би айл дээрээс л бододсон хгүй юу. Тэгээд өчигдөр би эрэхтэй найзаагаа пранклах гад дуудаад тэгээд Анка алга болчихлоо. Тэгээд 5-6 цагийн өмнө чамтай явна л гэж хэлсэн. Хаана байна гэд нэгсэн чи манай найз ямар ч эмоц гаргаагүй. Мэдгүй ээ гэдэг гараа явсан. Тийм болохоор өнөөдөр арай өөрөөр би дуудаад тэгээд чамаа гарч явснаас хойш миний банкны мөнгөтэй карт алга болчихлоо гэд бараг одоо хулгаад гүтгэх маягийн юм тулгах гэж байгаа. Тэгэд одоо бол жинхнээсээ үнэхээр эмоц нь гарах байх гэж бодож байна. Нэлээ уурлах байх. Тэр хэсгийг бичиж авмаар санагдлаа. Уг нь ингэж амар тоглоё гэж бодоагүй л дээ. Гэхдээ өчтөр ингээ нааг тоохгүй тэгээд гараа авчихлаар миний уур амар хүрсэн. Тийм болохоор өнөөдөр арай хатуу пранк хий. За тэгээд юу болох нь харцгаая. Юу вэ? Ой, яасын. Хүнд цай гэдэг ч өөрөө хийдэг гэж. Чи хүнд цай гэдэг ч тийм хэцүү байна уу? Хэцүү байна. Би юм хийж. Цайгаа өөрөө хийж. За би хийж. Би ч одоо. Ийм бичиж таа. Чи бүр Үдэмжтэй. Тий. чи тэгээ асуугаач. Юу асуу? Юу гэсэн үг юм? Чи карт хараагүй бол өөр хин харсан байдгийг мэдээд л байгаа юм. Өөр асууч. Миний карт биш. Юу гэсэн үг юм? Хамаалгаа. Энд чинь чамаас болоод алга болчихж байгаа юм. Чи хараагүй бол өчтөр мэдтэл манад орж ирсэн шүү дээ. Чи миний картыг авсан юм уу? Ямар карт? Банкны карт. Өчтөр энэ дээр байсан алга болцсон байна. Тэгээ Мика хараагүй гэж энэ чамаас өөр өчтөр хин ч орж ирээгүй. Гараа дэлгүүрээс юм авах гэсэн чинь карт байхгүй. Би л авах. Тэгээ яасан? Яаж мэдээ. Тэгээ мэдээд авсан юм уу? Яаж мэдээ би? Чи карт хараагүй юу? Хараагүй. Би одоо картгүй яах вэ? Өчтөр ганц орж ирсэн хүн карт хараагүй гэсэн. Хил хаалттай. Одоо бид тэр картыг чинь энээр хаанаас яаж авчруулах юм? Чиний карт байсан шүү дээ. Өөрөө яа тэгээд тэр үнд анхаартай байгаагүй. Юу гэсэн үг юм? Би хаан тавьснаа мэдчихэж байгаа зү. Би тийм тавьсан байсан. Андуура дураа тавьсан маагааз. Андуураагүй би өчтөр тийм тавьсан гэж. Чи өчтөр гэр цэвэрлсэн үгүй бол мэдээд л өчтөр орж ирсэн. Мэдээд чи өчтөр энд сууж исэн гэвстэй. Наа чи би карта тавьсан байсан. Нүрүцэн орон болно. Үгүй наачаа чи бүр тэр чигээр наваад үзсэн.
надад ууралсан уурандаа миний картыг анууц юм уу? Би одоо хүний карт руу. Арай хулаа хэрэггүй шүү бит бас. Тэгээ би худлаарай даа. Нэг газар дөөгөөс тавснаа тэгээд эсэр мэдж. Тэгвэл тэгэл мэддэг юм биш үү? Би лав мэдгүй. Би 4 жил амьдрахтаа чиний хизээ би чамаас илүү мөнгө авсан. Юу гэж чиний карт аваад байна. Тэгвэл тэгэл мэддэг юм биш үү? Карт гаргаад өг. Яа. Ямар амар би аваагүй шүү дээ. Би энэ ч орж ирээд суугаад карт таана байсан ч мэдээгүй. Би суучаад мэгцэм ярьж л гараад өгсөн шүү. За тэгэл карт өөрөө хөл ургаад явцсан юм тий? Чи яагаад юу ч хийж чадахгүй байгаа. Би аяга сандраад шүү дээ. Ингээд өчигдөр зүгээр орж ирсэн юм ингээд картны хэлбэр юм. Яа. Чамаас өөр гарцаагүй юм биш үү? Чи сайн бодолт би чиний картаар юу их юм? Мэдгүй чи надад амар ууралцсан явал гэсэн өчтөр ч гэсэн амар ууралцсан байж хичээлсэн. Чи л аваа гарсан юм шүү. Дахиад харъя да тэр орноос тэгээд одоо хаан хуусан хаан тавьсан биш юм. Тэнд байсан мэддээ сууж исэн гадаас тэнд байсан. Харъя. Дахиад харъя. Би шалгасан хэвээр байхгүй. Харъя дахиад. Намаа тэгээд тоолж иж бодож байна. Энэ эднэрийг бол байхгүй юм тэгээд. Үгүй ээ, битгий бичиг баримт орлоо дааш наасан байхгүй. Яг мэдэн чиний хаан тавьсан аа. Юу гэсэн үг юм? Би чамд орон гарan унших юм даа мó. Би тэгээд чам хулаа хийх юм шаардлагатай байна. Үгүй чи биш юм бол тэгвэл мэддэг юм биш үү? Тийм биз дээ. Чи Юу мэддэг над шүү. над руу уулаад байна. Би мен буурлаа гэсэн чиний картыг аваад би яах юм чи? Тэди хаалтаа. Ач мяа үтсэн шүү. Чи надад сууж чи гарахгүй шүү. Наа сайн үз би өөрөө үтсэн. Байхгүй. Юу гэсэн үг ядраа гэж? Чи одоо намайг хооллох юм уу? Монгодын карта тэгээд өөртөө авахгүй юу орондоо тавьчих. Чамд нэг юугаар хаан тавих нь ямар хамаатай яа? Чи авсан уу аваагүй? Аваагүй бол мэддээс гартаагүй. Өөр хин ч орж ирээгүй, хин ч юуж оролдоогүй. Аваагүй би юу вэ? Би өөрөө ч гарч ороогүй. Би өнөөдөр трүүфч аваад гарсан өнөөдөр хоол авах гэсэн чи юу ч байхгүй юм. Чи өөрөө харсан. Чи надад ууралсан уурандаа миний картыг авсан мó? Би чиний картаар яах аваад? Хин мэдтэн чи тэгж өвшөө авч байгаа юм бэлөө? Байхгүй. Чи нэг юм хэлээч. Би юу хэлэх юм? Би карт ч аваагүй, мэдгүй хараагүй, би энд байсан ч мэдгүй. Тэгээд яах юм бэ? Ой. Яах юм? Цагдаа дутах уу? Дутах. Шалгуулах уу? Норчлаа. Ондоо тань. Ой, ууралсан юм уу?